Үндсэн тохиргоо харилцагч цонхонд танай байгууллага өөрийн харилцдаг бүх гадаад дотоод харилцагч байгууллага хувь хүмүүсийн бүртгэлийг үүсгэнэ. Харилцагчийн мастер дата нь байгууллагын хувьд хамгийн чухал бүртгэл бөгөөд давхардалгүй үнэн зөв дэлгэрэнгүй оруулснаар цаашдын бүртгэл тайлан мэдээнд ашиглагдана. Харин өөрийн байгууллагын ажилтныг энэ цонхонд давхар үүсгэхгүй болохыг анхаараарай. Шинэ товч дээр дараад регистрийн дугаар оруулах хэсэгт харилцагчийн регистр дугаар оруулаад татварын системээс харилцагчийн хууль ёсны нэр болон нэмүү. Өртгийн албан татвар суудхан төлөгч нийслэл хотын албан татвар суудхан төлөгч эсэх мэдээллийг автомат дуудах боломжтой. Харилцагчийн бүртгэлийн нэмүү өртгийн албан татвар. Нийслэл хотын албан татвар суудхан төлөгч эсэх тохиргоо нь тухайн харилцагчтай холбоотой ажил хүлгээ бүртгэх үед тооцооллыг зөв үүсгэхэд туслах бөгөөд өмнө нь үүсгэж бүртгэсэн харилцагчдын хувьд жагсаалтаас олноор нь нэмүү өртгийн албан татвар. Нийслэл хотын албан татвар суудхан төлөгч эсэх тохиргоог татварын системээс олноор нь шинжлэх боломжтой харилцагчийн бүртгэл үүсгэхэд нэр болон харилцагчийн бүлэг заавал утга шаардна. Харилцагч бүртгэх цонхны заавартай танилцж холбоо барих, тохиргоо борлууж, худалдан авдаг бүтээгдэхүүний тохиргоо. Банкны данс зэрэг мэдээллийг оруулснаар цаашид өдөр тутмын бүртгэл хийхэд тохиргооноос мэдээллийг дуудаж, гар ажиллагаа цаг хугацаа хэмнэх боломжтой. Танд амжилт хүсье.